нэг зүйл дээр төвлөр. Энэ дараагийн шалтгаан яг энэтэйг адилхан байгаа байхгүй. Айгүй чухал байгаа. Нэг mind your own business гэдэг чинь яг өмнөх юмаа хий. Юм болгондоо битгий хутгалтаж ороод өөрийнхөө юмыг хуцалгүй над өмнөхөө хийчих гэж би нэг хаяа хэлдэг болсон. Инээдтэй юм шиг мөртөө амар шудраг байгаа байхгүй. Нэг хүн туслах гэсэн хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Тэр хэсэг дээр бол саяны тэр mind your own business амар чухал байгаа байхгүй. Хүн болгоны бас нэг юу байгаа даа. За бас нэг зүйл дээр төвлөр. Арцаасаа олон мангас бүх проблем нэг хүний бүх проблемүүдийг шийддэг. Тэр чинь нэг тийм нэг одоо тэрнийхэн ч нэг дээр доор нь тэгээд тийм нэг бас нэг зээлтэй хүмүүс байна. Тэр нэг хүмүүст нь суулчи дараа нь. Тэгээд тэр хүмүүсийн нэг зүйл дээр ерөөсө төвлөрч чанартай юм хийж чадахгүй байгаа. Айгүй олон бизнесүүд түрүүчийн юун дээр айгүй их ярьсан тэр сэдвтэй хамааралтай. Гэтэ нөгөө Лиас бид нар яг нэг зүйл дээр нэг удаа төвлөрч чадахгүй тэрийг ч нэг баг хүүхдээ харж явах хоорондоо бизнес хийчих. Тэ одоо уг нь тэр нь зөв байгаад байгаа яас. Гэхдээ чи хүүхдээ харах хоорондоо яг бизнес хийдэг байхгүй. Маш олон тохиолдол энэ одоо. Нэг бол хүүхдээ хар, нэг бол бизнесээ. Тэ тэгэхээр хүүхдээ харж явах хоорондоо бизнес хийж яах гэж байгаа хүн хүүхдээ харж яах гэдэг хоорондоо хажууд хамаг юмнуудаа нийлээд төлбөж шагаад хутгаж хойлоод ерөөсө төвлөрч чадахгүй юм хийж чадахгүй гараас нь юм гарч чаддгүй хүмүүс болоод хуурчээддэг байхгүй. Тэгэхээр нэг зүйл дээр чанартай юм төвлөрөх хэрэгтэй байна. Ямар нэгэн байдлаар за би өнөөдөр би хүүхдээ харахгүй нэг цаг байна да. За энэ дээр би бизнесээ хийнэ. Хүүхдүүдэд унтуулчаад хэдэн цагийн хооронд би энийг хийнэ. Нэг юм цагийн менежмент дадаглаад нэг зүйл дээр л нэг цаг хугацаанд нэг чанартай юм хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг хийх орондоо тэрийг хийнэ гэж байгаа хүнзээч чанартай юм гэдэг. Тэгээ голд нь янз бүрийн утас дуурна. Тэрийг хийх орондоо тэрийг хийнэ. Тэрийг хийх орондоо тэрийг амжуулна. Айгүй олон малтитаскинг хийгээд нэг зүйл дээр ерөөсө төвлөрч хийж чадахгүй, нэг юмыг чанартай хийж чадахгүй, хийж байгаа юмнууд ч ерөөсө зөндөө олон чанаргүй, зөндөө олон юм. 2-3 бизнес эргэцүүлэх наазахын асуудал байгаа байхгүй. Тий. Маш чухал. Дахиад нөгөө яг флоу анал нөгөө Стивен Котлерийн чиний анхаарал хаана төвлөрнө тэр чин томорно гэдэг нэг бас онол байгаа даа шүү дээ тий. Тэртэй амар холбоотой байгаа байхгүй. Одоо сүүлийн үед чинь бас ганцхан цагийн менежмент гэж яриха болцсон энергийн менежмент гэж яриад байгаа байхгүй. Чи өөрөө анхаарал чинь сарнаад нэг л их олон юм хийдэг зэрэг амжуулдаг хүн болж итэл нөгөөдөг чи ерөөсөө ямар ч үр дүн байхгүй. Тэгэл ерөөсөө оюугүй тарамдаал нөгөөдгөө орхиол нэгийг орхиод ингэ явждаг маш олон бизнесүүд нэлээх байгаад байгаа. Тэрэн дээр бол би яалтчгүй энэ зөвхөн бизнесүүдийг хувийн амьдрал дээр ч гэсэн айгүйх тулгардаг. Сайн нэг юун дээр Америкаас нэг багш сургалт явуулаад хэлж эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд ер нь ээжүүд тэгдэг шүү дээ. Бид нар нэг их юм олон зэрэг юм амжуулах гал ерөөсөн малтитаск. Тэгээд тэрийг айгуу гоё нөгөө нэг айгуу ажил амжуулчлаа гэж бодоод байдаг. Гэтэл энэ өөрөө хүний тархийг маш их ядрааж идэг, маш их стресс өгж идэм биш. Тэгэхээр бид нар яг нэг юм хийх гэвэл нэг юм дээр төвлөрөхгүй бол чиний тэр хэмжээгээр чиний энерги чинь сороод юм уу ядраагаад нөгөө ирч хүчтэй байх юм чинь алдагдуулах нэг юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол амар чухал юм билээ. Ерөөс яг үр дүн гаргахад бол ерөөс бизнес хийх гэж байгаа хүн чалгаагүй, хувь хүн чалгаагүй энэ дээр бол ерөөс маш том гой дөрөн байна. Яг зөв. Тэгээ би ч гэсэн одоо яг бүтээмжтэй ажил гэх юм уу бидний бүтээмжтэй ажлын цагийн менежментийн айгүй чухал нэг хэсэг нь. Нэг цаг дээр би нэг хүнтэй нэг юм дээр хамгийн чанартай төвлөрч чадна байхгүй. Нэг юм хийж явах хоорондоо хажуугаар нь би өөр юм хийнэ гэвэл ерөөсөө айгүй чанаргүй болчихдог байхгүй. Тэр хүндээ ч хэцүү байдаг, надад ч хэцүү байдаг. Ямар ч юм дээр би одоо жишээл ялангуяа түрүү нэг хүүхдээ харах хоорондоо бизнес хийгээд маш олон хүмүүс тэгдэж шүү дээ. Маш олон эмэгтэйчүүд тэгж боддог. Гэтэл яг үүнд айгүй олон чанаргүй сексисэн бизнесүүд айгүй хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэр нь ерөөсөө чанаргүй. Нэг хүнтэй нэг юм ярьчаал өөр хажуугаар нэг юм хийгээл тий. Заримдаа ингэдэ одоо би дасгалжуулалт хийгээд ингэ явж ийн гэхээр заримдаа сайн нэг юуны secret mastermind-ийн ганц нэг азтангууд яг ингэдэг байгаа байхгүй. Айгүй цагийн менежмент амар муутай. Ингээ гадуур явж ийн. Тэгээ тэрнийхээ хажуугаар уцаар ирэх юм нэ дасгалжуулалт ярина. Нөө тийм байхгүй хонгороо Тэ ерөөсөө шууд канселцсан хамаагүй дээр байгаа байхгүй. Тэгээ зарим нэг хүмүүс ингээд яг ингээ яриа цагаа тохирчод яна sorry амжих болчихлоо. Тэгээ яг нэг юм дээр ерөөсөө юу биш. Тэгээд тэснэ би одоо харин тэгээд юу ачлаа. Таксинд явж явах хоорондоо орж ирж болох уу гэсэн ийм сони юм. No, thank you so much. Sorry. Тэ
Ингээ хүмүүс нэг худлаа чухал юм шиг царайлаад өөрийнхөө чухал юмнуудаа гарцтаад байгаа байхгүй юу? Тэг хүнхээр бизнес хийх гэж байгаа, үнэхээр юм сурах гэж байгаа, юм бүтээх гэж байгаа хүн бол хизээч тэгэж хүнд хоёрын оронд сэтгэл төрүүлж ерөөсө болдоггүй байхгүй юу? Тэ? Нэг чанартай юм хийх гэж байгаа бол за би одоо яг төвлөрөө бүх юм дээр та хүний анхаарал төвлөрч гэнэ үү төвлөрөхгүй байна уу, өөр юм хийж гэнэ үү хийхгүй байна уу, энэ хүн хаана байгаад байна гэдэг нь айгүй мэдэгддэг байхгүй юу? Үнтэй яг гэсэн юу ихсэн нэг юм өөрөө юм хийх гэж ингэж орж ирж байгаа байж бид нар амар их сонин нэг юм давхар юм амжуулах гад ингээд зөндөө олон одоо нөгөө салан бавгаа үлгэрийн бизнесүүд айгүй их байгаа байхгүй юу? Нэг юм тэгчдэг тэгээ хажуугаар харин тий юу гэж ярьлаа яасан бэлээ юу болсон бэлээ нэг ийм нэг төвдрөл өрөөсөө баахгүй хүмүүс үнэхээр их байна. Би одоо энэ дээр үнэхээр зарим талаараа хэрвээ чи ямар ч юмд амжилтанд хүрэх гэвэл ерөөсөө нэг зүйл дээр л цаг төвлөр нэг цаг дээр нэг ямыг амжилттай хийж сув нэг юм чанартай хийж сур тий олон юм өрөөсөө ирэхгүй энийгээ болвол баг зарим зүйл дээр яг ашигтай юмнуудаа л цөөхөн юмнуудаа хий гэдэг дээр маш олон хүмүүс уг нь хараас уг нь ойлгомжтой юм байгаа хгүй. Гэхдээ гүн хэлхээс нааш гэж ингээд яг бизнесийн дүрм журм одоо юу гэдгийг тий амжилт дээр тулаад ирэхлээр үнэхээр зарим одоо бидний нэг хувийн одоо дэглэм журам гэдэг маань арай л жоохон жул байна, арай л жоохон чанаргүй байна тий. Тэгэл нэг их сүрхий айгүй чухал юм хийгээд байгаа олон юм оролцсон олон хүн. Тэг хүн дамжидгүй, амжихгүй байж байгаа хүмүүстэй баахан уучлалт гуйцсан хүн. Амлцсан юмдаа амжидгүй хүн. Тэгээ харин яана хүн чам юм чи алчих үү дээ. Би хүнд гай олчихгүй юмсан гэж хичээдэг гэдэг нэг тийм худлаа яриатай. Тэгээ тийм бизнесүүд маш их байгаа даа тий.